Манай байгууллагаас бол сар шинийн баярыг тохиолдуулаад хог хаягдлаа их усүр дээр нь английн ялгаж хөвсгэй гэсэн юм уриалгыг гаргасан байгаа. За яагаад ийм уриалгыг гаргав гэхээр 21 онд бол Улаангомс сумын хог хаягдлын бүтцийн судалгаа хийгдсэн байж байгаа. Энэ судалгааны дүнгээс үзэхэд бол ер нь нийт гарч байгаа хог хаягдлын 30-аас 40% нь бол давхар хог хаягдал байна гэсэн юм судалгаа гарсан байгаа. Энэ давхар гарч байгаа хог хаягдлын дийлэнх хувийг нь одоо хуунцар, шил, лааз, гялгар уут гэсэн энэ давхрууд бол эзэлж байгаа. Тэгэхээр энэ давхруудын хэмжээ бол ялангуяа энэ цагаан сарын баяр ёслолтуудын бол ер нь жирийн-ээс бас 2-3 дахин нэмэгддэг гэсэн бас ийм тоон судалгаа байж байгаа. Тэгэхээр ер нь яг хөөр бид нар өмнөх онд бид нар цэвэрхэн цэнхэр хязгаар гээд шил цуглуулах аян зохион байгуулсан. Энэ аяныг бол бид нар сар гарам хугацаанд зохион байгуулахад бол 32 тонн шилийг бол цуглуулж чадсан байж байгаа. Энэ аян шил цуглуулах аянд маань нийтдээ 14 сум оролцсон. Байгаа бид нар 32 тонн шилийг цуглуулж дахин боловсруулах үйлдвэрт одоо хүргэж нийлүүлсэн байж байгаа. Тэгээд энэ бүгдээс ингээд үзэхэд бид нар давхар хог хаягдлыг бол англи их усүр дээр нь англиад ялгаж болох юм байна. Апple компаниас чи чадсан нэртэй төсөл хэрэгжиж байгаа. Энэний хүрээнд өөрсдийн архины шил болох Эдэн экспорт хараа ерөөлийн шилийг буцааж дахин авах гэж байна. Эдэнгийн шилийг 200 төгрөгөөр экспорт ерөөл хараагийн шилийг 100 төгрөгөөр манай харилцагчид байгууллагуудад амжуулаад өгөх боломжтой байгаа шүү. Ковцад компани нийгмийн ажиллагаа хүрээнд байгаль дээлтэй байгальда хувийн нэмрээр оруулсан бол бүх төрлийн шилүүдийг худалдаж авч байгаа. Үүнд Улс нур 75 та шил 800 төгрөгөөр, Улаангомын 75 та шилийг 800 төгрөгөөр, 05 та шилнүүдийг 500 төгрөгөөр, 35 мг та шилийг 200 төгрөгөөр тус худалдаж авч байгаа. Чангалны шилийг бас 200 төгрөгөөр худалдаж авч байгаа. Та бүхэн манай бүтээгдэхүүний шилийг Юбүүц маркет нэрийн дэлгүүр дээр буцаан авчиж явах боломжтой. Би голдуу Варсав тэгэл засварын газруудаас одоохондоо авдаг. Тэгээд тэд нэр цуглуулчаад надыг дуутах дээр би очиод авчдаг. Тэгээд иргэд бол яг авчраад өгөх боломжтой бүх төрлийн төвхийд. Тэгээд иргэд аж ахуйн нэгжүүд ингээ байрны айлууд болон хашаанд амьдарч байгаа айлууд бүгд анханасаа хогоо гаргахтаа ялгаа тавьчил бид нар очиод авах хэлбэр тэднэрт өгөх замаар ингэснээр байгальд хаягдж байгаа хог хаягдлыг 30-аас 40%-аар бууруулах боломжтой болж байгаамаа. Иргэд бол бас нэг юм ойлголт байдаг. Бид нар хог хаягдлаа англи ялгалаа, англи ялгах хогийг саваалгаа гэдэг юм тийм ээ. Англисын хогийг нийлүүлээд ачаа явчих чинь болохгүй байна гэсэн юм асуудал бас нийтлэг ойлголт байдаг. Тэгэхээр бидний энэ гаргаж байгаа уриалгын гол зорилго бол ерөөсөө их усүр дээр нь хог хаягдлаа англи ялгая гэж уриалж байгаа. Та гэр хураалын айл урах бол хашаанда хогоо англи ялгаж агаад давхар авах хүнд бол нийлүүлж болно. Орон сууцны айлууд бол гэртээ их усүр дээр нь хог хаягдлаа англи ялгаад одоо булкон дээрээ цуглуулдаг юм тийм ээ. Цуглуулж агаад давхар авах хүнд бол нийлүүлж болно. Аль эсвэл одоо орон сууцнуудын хорооллын дунд бол давхар хаях цэг гэдэг одоо бункерүүд тавигдана. Тэр бункер руу бас хийх боломжтой. Ингээд орон сууцны хорооллын англи ялгсан тэр давхрыг явах гэхээр Улаангом тогтчлт үйлчилгээний газраас бол 7 хоног үрийн 3 дахь өдөр ачиж авах байгаа. Гэр хорооллын айл өрхөд бол яг хөөр цуглуулад хорооллороо гудамжаараа цуглуулад нийлүүлээд давхар авах хүнд бол уцтаад нийлүүлэх боломжтой. Мөн албан байгууллага аж ахуйн нэгжүүд яг хөөр бас албан байгууллага аж ахуйн нэгжийн хэмжээнд зохион байгуулад байгууллага дээрээ давхараа цуглуулад давхар авж байгаа хүн рүү уцтаад өгөх бүрэн боломжтой байгаа. Нийт улсчууд та бүхнийг манай энэ аянд нэгдэж хог хаягдлаа их усүр дээр нь англи ялгахыг уриалж байна.